Хэлзүрчсэн хэрэгээр Хятадын шоронд хоригдсон Монгол цэргийн дурс самж. Ловсонгийн Шарбаатар 1971 онд Баянхонгор аймгийн Баян өндөр суманд ягтлан бодогчоор ажиллаж байгаад цэргийн албанд татагджээ. Хэлийн цэргийн Тэг 5 дугаар ангид 1 жил алба хаагаад 1972 оны 8 дугаар сард баг дэслэгч цол авч Өмнө Говь аймгийн Овоотын отрядад застав хариуцсан ягтлан бодогчоор томилогдсон байна. Тэрбээр 1973 оны 6 дугаар сарын 14-нд улсын хэлийн баг нь эргэж яваад отрядынхаа намын байгууллагын дарга хошууч Бандрагч, хэлийн албаны дарга хошууч Очор, шивээ хөрөнгийн заставын улс төрийн орлогч баг дэслэгч Адья, цэрэг жолооч Хүүбаатар нарын хамт бүгд найрамдах Хятад ард улсын хэлийг зөрчиж 5 жил Хятадын шоронд суужээ. Гэхдээ энэ бол өнөөгийн Монгол залуусын ол зашиг хайж яваад хар тамхи мансууруулах бодис хэл давуулан өөрсдийн буруу үйлдэлийн улмаас ордог 21-р зууны тоглох шорон биш юм. Хятадд соёлын хувьсгал мандаж, жирийн ард иргэдэн аяг будаа олдохгүй гудамжинд үхэж, өлсгөлөнд нэрвдэж байсан далаад оны дунд үе. Тэр үед Хятадын удирдагч Ма Зэдун, зөвлөд холбоот улсын төрийн тэргүүлэгч Брежнев нарын харилцаа эрс муудаж, үүнээс шалтгаалan бүгд найрамдах Монгол ард улс ч гэсэн бүгд найрамдах Хятад ард улсын номер 1 дайсан хэмээн үзэж байсан үе юм. Халуун цэг дээр дайсныхаа шоронд армийн офицер цэрэг хүн орно гэдэг амаргүй даваа. Тамын амьдралаас ялгаагүй. Хятадын шорон гянданд зовж шаналж явсан Монголын армийн хошууч ахлагч нарын дэсвэр дэвчээрээр бахархаад үнэхээр баршгүй. Тэдний нэгэн дээр нэр дурдсан Ил Шарбаатар. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө тэрнийг улсын гайлын ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхад нь уулзсан сэтгүүлчин ярилцлагыг хүргэж байна. Хэл эргэж явсан 5 хүн бүгд найрамдах Хятад ард улсын хэлийг зөрчиж Хятадын хэлждэд баригджээ гэсэн яриа тухайн үед нийгэмд ихээхэн шуугиан дэгдэж байсан. Та нар жухам ямар тушаалтай явсан юм бэ? 1973 оны 6 дугаар сарын 13-нд отрядын штабын дарга хошууч Хүүжигээс хэлийн багны бүрэн бүтэн байдлыг шалгах тушаал авч 14-ний өглөөний 8 цаг 30 минутанд отрядын төвөөс бид гарсан. Тэнгэр цэлмэг тэр өдөр эвдэрхий тэрэгтэй цэрэг жолоочтой замд гарахдаа эх орныхоо цэлмэг тэнгэрийг 5 жил харахгүй гэдгийг хэн манч төсөөлөөгүй байх л да. Хэл хүрэлгүй машин эвдэрлээ. Хөндлөн чайк мултарч 5 болд шайраг цуурсан байлаа. Чадан ядан машина засаад цааш явлаа. Хэлийн цорвос ойртох дутам манан үнээр ихслээ. Отрядаас хэлийн баг нь хүртэл 50 орчим километр зам туулах учиртай. Нэг мэдхэд загтай газар ороод ирэх энэ. Хошууч Очор нутгаа сайн мэддэг хүн л дээ. Тэрбээр жолоочд зогсох тушаал өгөв. Газрын баримжаагаар 218 дугаар тэмдэгтийн орчмоор хил давснаа мэдлээ. Уг нь хэлийн баг нэргэхэд цэрэг жолооч явдаг юм. Жолооч маань шиндэж хийж 1 км газар явснаа тооцоолог бололтой. Хошууч Очор манай нутагт задгай газар байхгүй буцъя гэлээ. Машина эргүүлийн хэдхэн метр явдал боргоонд орчихлоо. Боргоо гэдэг нь сул шороо гэсэн үг л дээ. Уурт мостоо залгаад хөдөлтөл тархигээд явчихв. Машины хацар зүрх хараа эвдэрчгч. Цаг шахан машинтайгаа зууралдаж байтал 2 машинтай 20 орчим зэрэг биднийг бүсэлсэн. Тэгээд тэдэнтэй байлдад үзье гэсэн бодол төрж байв уу? Юу л да дарга нар буу дууралгүй уучраа олъё гэж шийдсэн. Одоо бодоход тэр нь зөв байж. Тухайн үед манай хоёр улсын харилцаа ямар байлаа да. Буу дуугаргасан бол хэлийн зөржилтөнд гарахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Очор хошууч нэг бусуудаа хэлийн уулзалтанд оролцсон хүн. Тэрбээр төөрж яваад хэл зөрчснөө мэдэгдэж таньдаг хүмүүстэй хандан машины сэлбгээр тусалж буцааж хэл давуулж өгөхийг хүссэн. Биднийг бүсэлсэн цэргийн дарга асуудлыг дээд дарга нартаа уламжилсан боловч тус үнэхээр болоогүй. Шөнийн 22 цагийн үед зэвсгээ хураалгахыг шаардав. Хоёр дарга маань хятадуудтай 10 минут орчим ярилцаад зэвсгээ хураалгах болсон. Та нарыг тэгээд шууд баривчилсан уу? Хаана хоригдож байв? Зэвсэг хураасны дараа нэг халдар ширээн суулгаж эвгүй амттай ногоогоор хоололсон. Бидж хоол идэхдээ мантай суулаа. Дараа нь элсэн манхан сүлжиж 3 цаг хэртэ яваад нэгэн байхны дэргэд буулгалаа. 6 дугаар сарын 15-наас байцаалт эхэлсэн л дээ. Нэг нэгээр нь дуудаж хинийхэн ямар зорилгоор хил давсныг байцаадаг байв.
Хашир дарганаар бүслэлтэнд байхдаа ийм болно гэдгийг ойлгосон болохоор за хүүхдүүд бид хааштай баригдлаа. Энд хэдэн жил жуулж магадгүй. Сэтгэлээ чанд барьж цэргийн болоод улсын нууцаа хадгалах хэрэгтэй. Эгзэгтэй асуултад мэдэхгүй гэж хариулдаг юм шүү гэж бидэнд зөвлөсөн л дөө. Эхний байцаалтын дараагаас бидний нүдийг боож тус-тусад нь авч явсан. Эхлээд намайг Тахиа гахааны байр гэмээр цонхыг нь цаасаар бөглөсөн байранд 10 хоног хориллоо. Дараа нь тэрнээс нилээд өөр шорон маягийн чулуун шалтай дээрээ цонхтой өрөөнд хорсон л доо. Салхинд гарахад нүд боодог байв. 1976 оны 2 дугаар сар хүртэл тэнд хоригдсон юм. Нэгэн шөнө галт тэргээр авч явлаа. Хаана очсноо мэдэхгүй. Өндөр цайцтай байшинд авч ирсэн. Их орондоо буцах хүртлээд тэнд хоригдсон доо. Хоригдох хугацаанд хоорондоо уулзаж байв уу? Та нарыг өөр газар хорж байсан уу? Тэгэхэд 1974 оны өвөл би олгоогоо авах болсон юм. Шоронгоос дээрдэхгүй өрөөнд оруулж эмч хагалгаа хийсэн. Нугасанд тариа хийж бэлхүүснээс доош мэдээ алдуулсан да. Намайг үнэмшихгүй байж магадгүй гэсэн бололтой олгоог авмагцаа надад харуулсан. Олгоо авахулсны дараахан банзрагч хой очроо хоёртой уулзав. Хоёр хөгшин нулимс сонгож бие сайн бодорой гэхээс өөрөө хэлж чадахгүй байлаа. Өөр юу ч ярих вүлээ дээ. Хагас цаг хэрдээ уулзахтай гурван бие хараад товдол үйлсэн. Тэрдээ холоос аав минь ирсэн юм шиг мунж сайхан байж үлээ. Хагас цаг гэдэг нэг бодлын урт хугацаа юм билээ. Тэрнээс удаан совол нэгнээ зовоочих гэдвэв. Тэр үед биднийг төд ил хол хороогүй юм болов уу гэж бодож эхэлсэн дээ. Хятадууд та нартай зөв усаар харьцдаг байв уу? Сэтгэл санаагаар их дарамталдаг байлаа. Тэд шууд л улс төрөөр оролдож эхэлсэн. Монгол улс хятадын нэг бүрэлдэхүүн хэсэг. Бид бүгдээрээ Чингис хааны удам угсаа гихчлэн байнга уух болно. Миний өөрөө радиотой байсан. Бээжингийн нэвтрүүлгийг хятад монгол хэлээр нэвтрүүлнэ. Орос мад баазын дарга юу цэдэн бол хэлсэн үгэндээ. Оросууд Эрдэнэтээс ахуулаад Монголын хамаг баялагийг тонож байна. Гэгчлэн янз бүрийн нэвтрүүлэг явуулна. Дургүй хурж радиогоо хаг шидэх үе ч надад зөндөө гарч байсан. Тэр үед харгалзагч орж ирж загнана. Зарим үед сэтгэл зүрх рүүгээ жижлүүлснээс зодуулсан дээр санагддаг байлаа да. Тэнд өгдөг одоо өөрөөр хэлбэл шоронгийн хоол нь ямар хөө байв? Надад идэж үзээгүй хятад хоол байхгүй. Чихэрдээ усан жансан саримс хүртэл өгнө. Тэр л ёстой хоолоо давдаггүй хогийн идтэй. 5 жилийн хугацаанд Монголын тухай бодит мэдээ загтал авдаг байв уу? 90 эртлээ нэгж захиа аваагүй. Бээжингийнхний үзэл сурталчилсан мэдээг л сонсдог байлаа. Хэдийнээс та нарыг уулзалдаг болсон бэ? 1976 оны 2 дугаар сараас нүд боохоо болж 1977 оны сүүлчээс биднийг цөв минут харгалзчтайгаар уулзалдаг болов. Тэнд Монголоос зөвхөн бид тав байгаагүй. 13 монгол хүн байсан юм шүү дээ. Бүгд л та нарын адил хэл зөрчсөн хүмүүс байсан уу? Бараг тийм гэж хэлж болно доо. Гэхдээ биднээс бусд нь ганц нэгээрээ хэл зөрчсөн хүмүүс. Тэднийг мөн л та нарын адил сэтгэл санаагаар дарамталдаг байсан уу? Тийм байсан гэдэгт эргэлздэггүй. Хоригдож байсан монголчуудаас хамгийн олон жил шорон суусан нь Сүхбаатар аймгийн Харьяатад тухайн үед Баатар хэмээн нэрлэгддэг залуу байлаа. Тэр насанд хүрээгүй байхдаа хэл зөрчсөн бөгөөд 25 нас хүртлээр хятадын шоронд суусан гэдэг. Сэтгэл санааны дарамтнаас олсноо их бүхэндөө зожиг болсон байсан та. Харь газар ганцаараа шоронд суухдаа элдвийг л боддог байсан баг. Жохом хамгийн ихээр сандаг зүйл юу байв? Хятадын шоронгийн мухард ярих хүнгүй гав ганцаараа суухдаа мэдээ орсон цагаас хойших бүх ил амьдралаа боддог байлаа. Нутгийн уулас, аав, ээж эл их санагдана. Амьдралд алдаж хөглөж явсан үеэ дурсах сайхан. Ажлаас хойш сууж аавдаа зодуулж явснаа эргэж санах их дотн байдаг байсан да. Хоёр орны харилцаа муу байсан үед би биеэс нуух юм бишгүй байсан. Та хятадын амьдралын тухай бодит мэдээллийг хэр мэдэрсэн бэ? Сонин асуулт байна. Үзэл сурталын үед өчүүхэн зүйлийг би биеэс нуудаг байлаа. Шоронгийн бидэнд ямар юмны бодит мэдээлэл ирэх вүлээ дээ. Хүмүүсийн яриа үйл явдлын өрнөлөөс зарим зүйлийг мэдэж авдаг байв. Сонирхуулж хэлэхэд 1976 онд бидний шоронд сууж байхад хятадын 3 удирдагч нас барсан юм. Тэр жилийг 1-р сард Жоо Винлай, 2-р сард Жүү Дэй, 10-р сард Мао Цзэдун нас барсан байх. Тэр бүхэн андашгүй.
Шоронгийн хүйтэн хонголдод цаасан пүүжин тавьж бидэнд цагаан цаасан цэцэг зүүлгэж эмгэнэл илэрхийлэхийг шаарддаг байлаа. Таныг хятадаар чөлөөтэй ярьдаг гэж сонссон. Шоронд яаж хэл сурав? Амьдралын шаардлагаар гэхүү дээ. Эхний үед хятад аялгуул сонсохоос дургүй хүрдэг байлаа. Сүүлдээ харгалзагч нартай харилцахын тулд ганц нэг үг тогтоохоос аргагүй болсон. Шоронгийн хүн юу эсгийг бодох үдэ. Нас залуу байхад нутагта ясаа тавихыг хүсэхгүй хэн байх вүлээ. Нэг удаа инкэд надад аз дохиож оргох боломж гарвал яах уу гэсэн бодол толгойд орж ирсэн. Тийм бололцоо гарлаа гэхэд хэл мэдэхгүй хүн холдохгүй шүү дээ. Ингээд л хятад хэлийг үзэн ядхаа болж шургуу сурахаар шийдсэн. Бидний эсрэг тавьдаг хятад монгол хэлний нэвтрүүлэгт эргээд надад тус болж эхэлсэн дээ. Таны шоронгийн амьдрал хизээ дуусгар болж нутаг буцах мэдээ хүлээн авсан бэ. 1978 оны 10 дугаар сарын 30-ны шөнө биднийг нутаг буцаах болсон тухай шийдвэрийг их ил ёсорхуу сонсгосон. Эхлээд жихэндээ итгээгүй. Энэ удаа бидний нүдийг боолгүйгээр Бээжинд хүргэсэн. Очир хошууж урд жил нутаг удсан байсан учраас бид дөрвүүл Бээжинд буулаа. Хүн бүртээ 100 яана. Нэг хар цүнх өгсөн. Цүнхэнд ойр зуурын ариун цэврийн хэрэглэл байлаа. Бид мөнгөө юун зарах вэ гэдгээ зөвлөөд ер нь арх уу гэж шийдсэн. 100 янаар 3 вар моту арх, 2 шил өөр арх авсан. Нэг нөхөр маань ноосон өмнөд авсан санагдаж байна. Та нарыг ямар байдалтай хүлээлгэн өгсөн бэ? Замын үүдийн 357 дугаар багнаар хүлээлгэсэн. Улаан үүдийн отрядын хурандаа хожим генерал болсон Даждаваагаа энгийн ховцтой 2 хүнтэй биднийг өгсөн. Болдгсон бол тэднийг тэрвэд аммаар санагдаж байлаа. Нэгэнт албан ёсны ажиллагаа явагдаж байсан болохоор дэмээл үүж зогссон. Нутгийн үнэр салхи юутай сайхан бэ гэдгийг тэггэд л мэдэрсэн. Замын үүдэд гурилтай хоол идлээ. Затгалтаад гавьтай идэж чадаагүй. Хьюкс вагонд хурантайгаар хамгаалуулан 1978 оны 11-р сарын 2-нд төмөр замын амгалан өртөнд буусан. Аав ээжтэйг хэрхэн учрав? Бидний уулзалтыг нийгмийг аюулаас хамгаалах яамнаас зохицуулсан. Яамных нь надад чамайг аавтай чинь уулзуулна. Аавын чинь нас өндөр болсон. Гэнэт уулзахад ямар нэг золгүй явдал болох вэ? Бие бариарэ, эцгийг бүү зовоогоор гэж надад маш сайн захиж хэлсэн. Хожим сонсвол аавыг надтай уулзуулахаас хэд хоногийн өмнө Улаанбаатар дэрүүлж хүү чинь амьд байгаа. Тантай уулзуулах болно. Танай хүүгийн зүрх нилээд муу байгаа. Та бие барьж хүүгийнхээ сэтгэлийг битгий зовоогоорой гэж хэлсэн гэсэн. Ингээд 1978 оны 12 дугаар сарын 6-ны өдөр биднийг нилээ тайвширсан хойно нийгмийг аюулаас хамгаалах яамны ажилтан гавьяд хуульч Цэрэн хуугайн өрөөнд уулзуулсан. Цэрэгт явхаас өмнө та гэрэлсэн байсан уу? Эхнэртэйгээ дөнгөж танилцсан байлаа. Тэр үед гэргийн фэс соднон маань дунд сургуулийн 8 дугаар ангид сурч байлаа. Эхнэр маань намайг хүлээн гэсэн үгэндээ хүрч хизээ нэгэн цагт сураг нь гарна гэж итгэж суусан юм билээ. Тэгээд ирээд сэтгэлд хүүхэнтэйгээ гэрэлсэн дээ. Манайх өдгөө 6 хүүхэдтэй. Том охин маань коллежид сурж байна да. Монголд ирсний дараа та нарыг хардаж сэрдэж байв уу? Их орондоо гомдох үе байсан л үсттэй. Бид их орноос урваагүй юм чинь юунд нь хардагдах вүлээ дээ. Нөгөө төгөөр үүрэг гүйцэтгэж яваад ажлын алдаа гаргасан тул их орондоо гомдох юм яалаа гэж байх вүлээ. 1996 оны 5 дугаар сарын 4-нд ардын эрх сонинд хэвлэгдсэн нийтлэлээс та бүхэндээ хүргэлээ. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Хэрэв бичлэг таалагдсан бол бичлэг дээр лайк андарж мөн YouTube сувгаа subscribe хийхэн бидгээ мартаарай. Баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя.